Аймгийн засаг даргын санаачлагаар хэрэгжиж буй IELTS 100 хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас 34 сурагч 7.5-аас 8.5 оноо авсан амжилтыг үзүүлсэн. Энэ хүрээнд аймгийн засаг дарга IELTS-ийн шалгалтыг Дархуул аймагт авдаг болох санаачлагыг дэвшүүлж, Австралийн итгэмжлэгдсэн нийгмийн хариуцлагатай IDP IELTS Mongolia тесттүүд хамтарч ажиллах саналыг тавьсан юм а. Саналын дагуу тус байгууллагын төлөөллөөр Дархан хотод хүрэлцэн ирж шалгалтын салбар төвийг байгуулах боломж нөхцөлийг судалж байна. Зарим тохиолдолд сурагчид шалгалт өгөөд хүссэн оноогоо авч чаддгүй шалтгаан нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг нь. Өөрөөр хэлбэл тухайн шалгуулагчийн англи хэлний мэдлэг хангалтгүйтэй бус сандрал, стресс, шалгалтын айдас нөлөөлсөн бий. Тиймээс өөрсдийн суралцж буй дассан орчиндөө шалгалт өгөх нь суралцагчдад сэтгэл зүйн хувьд олон давуу талыг бий болгодог байна. За Дархуул аймгийн засаг даргын санаачлагаар дархныхаа ерөнхий боловсролын сургуулийн ахлагын сурагчдын дунд бид IELTS 100 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. За хүүхдүүд маань ч гэсэн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань ч гэсэн одоо бас өөрсдөө хүлээсэн үүргээ биелүүлж гэрээнийхээ дагуу одоо хөтөлбөрт хамрагдсныхаа дараа тодорхой хугацаанд олон улсын IELTS шалгалтаа өгч байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол бид нар Монгол улсын хэмжээнд энэ олон улсын IELTS шалгалтыг зохион байгуулдаг 5 салбар байдаг. За түүний нэг нь манай Дархуул аймагт ажиллаж байна. За энэ одоо ажиллаж байгаа гол зорилго гэх юм бол дархны төдийгүйд одоо хойд бүсийн хүүхдүүдэд энэ олон улсын шалгалт өгөх боломжийг бий болгох зорилгоор одоо шалгалтын одоо тест центрийн салбарыг орон нутагт байгуулахаар одоо бас судлаж хүмүүсээс ажиллаж байна. Хэрвээ одоо орон нутагт бид нар одоо энэ тест центрийг салбарыг байгуулж чадах юм бол дархны хүүхдүүд одоо орон нутагтаа Улаанбаатар явахгүйгээр те энэ шалгалтыг өгөх боломжийг бий болгоно. Ингэснээр тухайн хүүхдэд эдийн засгийн тэггүй одоо сэтгэл зүйн хувьд бас тодорхой хэмжээний дэм болно гэж бодож байна. Ер нь бол одоо энд сурч байгаа орчинд сурч байгаа сургалтын төв дээрээ энэ дээр одоо байж байгаа орон нутагтаа байж байгаа шалгалт өгөх юм бол хүүхдийн одоо шалгалтын 0.5% эерэг үзүүлдэг гэсэн ийм судалгаа байдаг юм байна. IDP IELTS Mongolia тестүүн British Council болон Cambridge English байгууллагуудтай хамтран IELTS-ийн шалгалтыг Монгол улсад албан ёсоор зохион байгуулах хэрэгтэй 5 байгууллагын нийгэм. Дархуул аймагт шалгуулагчид ихээхэн зорж очдог учраас манай аймагт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. IDP IELTS-ийн одоо хамт олон Дархуул аймагт Дархан хотод одоо IELTS-ийн венийг өнөхээр танилцахаар хүрээд ирсэн байна. За тэгээд бидэд бол энэхүү одоо үйл ажиллагаанд бол маш сэтгэл өндөр байгаа. Яагаад вэ гэхээр Дархуул аймгийн одоо засаг дарга маань өөрөө IELTS 100 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд бас нэлээдгүй хугацаа өнгөрцөн. Нэлээд олон хүүхдүүд IELTS-ийн шалгалтаа аваад амжилттай явж байгаа. Тэгээд энийг нь бид нэр бас олж хараад манай шалгалтын төв дээр бас Дархан аймгаас зөндөө хүүхдүүд ирдэг учраас ер нь Дархан одоо хоттой хамтарч ажиллавал яа гэв болоо гэдэг хүрээд ирсэн байгаа. За тэгээд яг одоо гол шалтгаан нь бол тэр байна. За тэгээд манай хамт олонгийн өнөөдөр ирэхэд бол шалгуураа бол ирэхэд бол тий хүүхдүүдтэй зориулдаг. IDP IELTS-ийн яг гол одоо үйл ажиллагааны онцлог нь бол IELTS шалгалт авч байгаа зөндөө олон газар байгаа ч гэсэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баримталж ажилладгаараа маш том давуу талтай. Энэ өөрөөр хэлбэл хүүхдүүд маань Дархан хотод одоо өөрийнхөө мэддэг газар шалгалтаа өгөх нь бол маш тав тухтай орчныг бүрдүүлж өгөх нь бол одоо хамгийн чухал юм байна. Мэдээж хэрэг IELTS-ийн стандартын дагуу бид нэр шалгалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Хажуугаар нь санал болгож байгаа гол үйл ажиллагаа нь одоо тэр байгаа. Тест venue нэх одоо байртайгаа танилцаад явхад бол маш гоё одоо том талбай санал болгож байгаа нь бол маш их таалагдчихэв. Тэгээд энийг бол мэдээж хэрэг бид нэр яг л саяны хүүхдүүдийн хэлсэн одоо хүүхдүүд дээр ярьсан тав тухыг бүрдүүлэх шалгуурыг гол шалгалт болгож одоо хамтарч ажиллана. Дэлхийн 140 гаруй орны 12 мянган ихтэй сургууль төрлийн зөвшөөрөгдсөн олон улсын IELTS-ийн шалгалтыг орон нутагт авдаг болсноор манай аймагт төдийгүй төвийн бүс хойд бүсийн аймгийн хүүхдэд илүү оройс шалгалтаа өгөх боломж бүрдэх юм.